Гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, бодит эзнийг нь олж тогтоох зорилгоор полиграфийн төхөөрөмжийг хууль хяналтын байгууллагуудад нэвтрүүлэхээр болжээ. Хууль сахиулах их сургуулийн шинжлэх ухаан технологийн газрын урилгаар Оросын холбооны улсын Polygonos компанийн Казахстан дахь салбараас энэ сарын 22-ны өдрөөс эхлэн Монголд анх удаага полиграфийн оператор бэлтгэх сургалтыг мэргэжилтэн эрдэмтэн Адесковский Сергей Юрьевич, Гайдмашев Андрей Викторович нар өдөртөө явуулж байна. Полиграф аппаратыг гэмтэрэг илрүүлэхэд ашиглах асуудлыг бол засгийн газарт төслөөр оруулсан. За засгийн газар үүнийг дэмжиж боловсон хүчин бэлтгэх энэ аппарат хэрэгслийг худалдан авах энэ үйл ажиллагаа бол энэ жил эхлээд явж байна. За полиграфын оператор бэлтгэх сургалт бол өмнө нь манад хийгдэж байгаагүй. За ганц нэг хүнийг бол гадаадад сургадаг байсан. Ер нь бол гэмтэрэг илрүүлэхэд мэдүүлгийн ашиг болох өндөр л доо. Тийм учраас энэ мэдүүлгийг бол тухайн хүн одоо мэдүүлэг өгөхдөө бол худал үнийн ярьсныг бол богино хугацаанд тогтоох зайлшгүй шаардлага гардаг. За энэ зорилгыг бол хөнгөвчлөхөд бол энэ полиграф их чухал үр гүйцэтгэдэг л дээ. Энэ одоо полиграфын аппаратын магадлалын хувийг бол 98% гэж одоо үздэг. Өөрөөр хэлбэл бараг 100% гэсэн үг. Полиграфийн төхөөрөмжийн тусламжтайгаар хүний худал үнийн ярьж байгаа эсхийг өндөр нэрэвчлэлтэй тогтоодог тул гэмт хэрэг илрүүлэх, гэмт хэрэг үлдсэн этгээдийг таньж олох, тогтооход чухал хэрэгтэйгээс гадна хууль сахиулах байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд хувийн хвшлийнхэн боловсон хүчнээ зөв шийд сонгон авахд ашиглах боломжтой юм байна. Ер нь бол одоо бол баримжаалах мэдээлэл олж авах тийм ээ. За үндэслэгүүгээр бол сэжиглсэн хүмүүсээ бол богино хугацаанд бол шалгаад явуулах тийм ээ. Нэгдүгээрт бол хоёрдугаарт бол энэ цаг хугацаа их хэмнэн. Тэр утгаараа бол гэмтрийг халуун мөрөөр нь орж илрүүлэх ийм боломж бол их нээгдэнэ. Ер нь бусад улсын практикаас үзэхэд бол гэмтрийн илрүүлэлт бол маш огцом сайжирдаг ийм үзүүлэлт бол бий л дээ. Сургалтын цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн засгийн газар, хил хамгаалах газар, тагнуул, авилгатай тэмцэх газар, сэтгцэн эрүүл мэндийн төв, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, MCS Amor хязгаарлагдмал хариуцлагатай компани зэрэг хууль сахиулах байгууллагууд болон хувийн хвшлийн компаниудын 20 гаруй албаагч мэргэжилтэн суралцж байна.